Оны дарганаар эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын удирдлага болон гишүүдэд хандан 2025 оны 9-р сарын 10, 15, 16, 19-ний өдрүүдэд ахмадуудын зөвлөлийг төлөөлөн иргэн алтан зул болон нэр бүхий ахмадуудаас ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмад насны эрүүл мэндийн болон асрах үйлчлэгээ сайжруулах талаар шаардлага ирүүлсэн байна. Монгол Улсын их хурлын өргөдлийн байнгын ороо 2025 оны 9-р сарын 30-ны өдрийн хурлаанаараа уг асуудлыг хэлэлцэж судлан үзэж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Эрдэнэбатар ахлуулан Улсын их хурлын гишүүн Мөнх Тулга иргэдэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Ажлын хэсэг энэ хугацаанд 3 удаа уралдаж Монгол банк, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, сангийн яам, эдийн засаг хөгжлийн яам, эрүүл мэндийн яам, нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, Монгол банкны холбооны төлөөлөл болон шаардлага ирүүлсэн иргэдийн төлөөллийг оролцуулан талуудын байр суурийг сонссон бөгөөд төрийн байгууллагуудад хуулийн хүрээнд боломж төвлөрөөр санал танилцуулах үүргийг ажлын хэсгийн ахлагчаас өгсөн юм а. 1. Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмадуудын тэтгэврийг 6%-аар нэмэгдүүлэхээр тусгасан ан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 1-р хэсэгт тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Монгол банкны мэдээлэлээр өнөөдрийн байдлаар инфляц 8.8%-тэй байгаа ба оны эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 8.6%-тэй байна гэж тооцоолсон байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 9-р сарын 11-ний өдрийн аргачлал батлах тухай 75 дугаар тогтоолоор тэтгэвэр нэмэгдүүлэх аргачлалыг баталсан. Дээрх аргачлал заасны дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6%-аар нэмэгдүүлсэн. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас үндэсний статистикийн хорвоонд 2024 оны инфляцийн жилийн дунд төвсөн 6.8% гэж зарласан бөгөөд зөрөв тэг өхөл 10.8%. Монгол Улсын нэгдсэн төсвийн 25 оны төсвийн хүрээний мэдээлэл 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар 25 оны хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 9.5 байхаар баталж аргачлалын дагуу 26 оны тэтгэврийн хэмжээг уг зөрүүг нэмж 10.3%-аар нэмэгдүүлэхээр анх төсвийн төсөлд санал өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан байгаа 333.5 тэрбум төгрөг дээр 267.1 тэрбум төгрөгийн нэмэлт их усүр шаардагдаж байна. Иймд одоогийн мөрдөгдөж буй хууль эрхцэн орчны хүрээнд ахмадын тэтгэврийг хамгийн багадаа 10.3%-аар нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ адил мөнгөнд буюу нийтдээ 6%-аар нэмэгдүүлсэн дээрээ саяын хэлсэн нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгөөр тогтвол дүнгээр дунджаар 1 гүнд 42 мянган төгрөг дүнгээр тэтгэврийг нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа хэсгээс сэргийлэх ач холбогдолтой боломж төвлөрөх гэж мөн ажлын гишүүд үзлээ. Ахмадуудын өргөдөлд өртсөн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгоход 4.3 их найд төгрөг шаардлагатай бөгөөд сангийн яамнаас энэ төсвийн ачааллыг даах боломжгүй мэдгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авч буй иргэдийн 92.9% нь 1.5 сая төгрөгнөөс доош тэтгэврийг авч байна. Цаашид жил бүр ахмадуудын тэтгэврийг инфляцийн түвшнээс дээш байхаар бодитоор нэмэгдүүлэх. Доод тэтгэврийг 1.5 сая төгрөг шаардлагатай байна. Ахмадуудын тэтгэврийг буруу бодсон, итгэл зүйр тооцоогүй, шударга ус хандсан гэх гомдол байнгын ороод нилээд ирдэг ба сайн дурын даатгуулагчдаас 2024 онд 3,845 даатгуулагч, 2025 оны эхний 5 сарын байдлаар 4,036 даатгуулагч өндөр салхигаар төлсөн байгаа зэргийг цаашид анхаарал үзэх хэрэгцээ шаардлага бас байна. Монгол Улсын засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх боломж төвлөрүүдийг судлан тэтгэврийн нэмэгдлийг бодит инфляц, амжиргааны өртөгт нийцүүлэн дээр дурдсан 2 хөвлөөс илүү дүнгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээл ажиллах нь зүйтэй юм а. 2. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар
Нийгмийн даатгалын сангаас энэ оны 6 дугаар сарын байдлаар 518,8 мянган хүн дэтгэр авч байна. Дэтгэрээр барьцаалсан зээлийн талаарх мэдээллийг 2024-2025 оны эхний хагас жилийн байдлаар тоон мэдээ судалгаанаас харахад 2024 онд нийт 271.2 мянган дэтгэр авагч 15.96% дундаж хүүтэйгээр нийт 163 их найт төгрөгийн 2025 оны эхний хагас жил 275.5 мянган дэтгэр авагч 16.18% дундаж хүүтэйгээр 166 их найт төгрөгийн зээл авсан байна. Дэтгэврийн зээл авсан дэтгэр авагчдын тоо 25 оны эхний хагас жилийн байдлаар 24 оны жилийн эцсийн товтой харьцуулахад 1.6%-аар нэмэгдсэн ба. Дэтгэврийн зээлийн хүүгийн хэмжээ тэг өхөл 122 пунктээр өссөн байгаа нь Монгол банкны мөнгөний бодлогын хөв 12%-тэй холбоотой байна. Үүнээс гадна гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зөвлөмжөд үндэслэн Монгол банкны мөнгөний бодлогын хорооны энэ оны эхний хагас жилд гарсан ойрхон судалгаа муутай шийдвэрийн нөлөөгөөр хамтын дэтгэврийн зээлийн хөв болон зээл олголтын нөхцөл байдалд хүндрэл учирсан байна. Хэдийгээр Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 дугаар сарын 7 өдрийн ээлжид суралдаанаар банкнаас олгох дэтгэврийн орлого барьцаалсан зээлийг хуучин нөхцлөөр хэвийн олгох шийдвэр гаргасан боловч банк өөрийн үзмжээр харилцсан адилгүй энэ шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлж байна. Арилжааны банкудаас дэтгэврийн зээлийн их усврыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх, засгийн газраас баталгаа гаргах, эрсдлийн хувьд зээлийн бүтээгдэхүүнтэй ижил төвшөнд байлгах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар зээл хямд олгох их усврыг арилжааны банкудад олгосноор зээлийн хөв буурах боломжтой талаар саналууд ирсэн байна. Иймд Монгол банкнаас дэтгэврийн зээлийг бууруулахад тодорхой алхмуудыг хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Үүнд нэгдүгээр дэтгэврийн зээлийн эргэн төлөлт 97-оос 98%-тэй байхад Монгол банкны дэтгэврийн зээлийн эрсдлээр жигнэсэн активын хөв хэмжээг 150% байгааг бууруулах. Дэтгэврийн зээл шаардлагадах их усврын заавал байлгах нөөцийг бууруулах замаар зээл олгох хямд их усврыг арилжааны банкудад олгох. Дэтгэврийн зээлийн хөв бууруулахад Монгол банкнаас авах арга хэмжээнээс гадна дэтгэврийн зээлийн зориултад хийсэн судалгаанд үндэслэн тодорхой арга хэмжээнүүдийг авах зүйтэй юм. Тухайлбал ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Дэтгэврийн зээлийн их усврыг банкудад бий болгоход дэмжлэг үзүүлэх. Төрийн өмчит компани үйлдвэрийн газрын төсвийн сул их усврыг татан төвлөрүүл засгийн газар арилжааны банкудтай хилцээр хийх замаар тогтмол дундаж дүнтэй сул их усврыг даашлах боломжтой. Мөн ахмадуудад зээлийн хөвгийн дэмжлэг үзүүлэх болон бодит хүүний төвшөнтэй ойрхон байлгаж хүүгийн зөрүүг төр тодорхой нөхцөлтэйгээр хариуцах, батлан даагчийн шаардлагыг багасгах зэрэг зээлийн их усвэр бий болгох хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ байна гэж үзлээ. Банкны тухай хууль зээлийн хөв болон их усврын зардал холбогдох бус зээлийн хөв өндөрсөх шалтгааныг судлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудлыг судалж үзэх шаардлагатай талаар ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ. Нөгөө талдаа банкуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэтгэврийн зээлийн хувьд үйл ажиллагааны зардлаа тэглэх, ахмадууд өөрсдийн санаачлагаар дэтгэврийн зээлээ банк хооронд шилжүүлэхэд хүндрэл учруулахгүй байх. Судалгаанд үндэслэсэн ахмадуудын хэрэгцээг хангах богино хугацаатай зээлийн бүтээгдэхүүний төрлүүдийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. 3. Ахмадуудын эрүүл мэндийн болон асрах үйлчилгээний талаар ахмадуудын зээл авах хэрэгцээ шаардлагын нэлээд дээгүүрт эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд зээл авч байгаа судалгаанаас харагдж байна. Иймд ахмад наслыг асрах үйлчилгээ эрхлэхээр оруулж буй хөрөнгө оруулалтыг төрөөс татврын бодлогоор дэмжих, асрах сувлах үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, цаашид жил бүрийн төсөвд ахмад насны асрах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж тусгах хэрэгтэй байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хэвтэн эмчилүүлэхэд архаг өвчнөд хүмүүст тооны хязгаар тогтоосон ахмадууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын эмнэлгээр ус, хувийн эмнэлэгт өндөр үнийн дүнтэй үйлчилгээ авах хэрэгцээ үүсгэж буйг эрүүл мэндийн яам эргэж харах шаардлагатай байна. Банк орооны дарга гэмшүүтэй ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.